Шидэтлөө гайхамшигт гоо үсгэлэн эргээ хүчтэй бурхны биетэй ариун эмэгтэйг дуудахыг оролдоно. Гэвч ариун эмэгтэйн оронд Киможин гэгч залуу гарч ирлээ. Гэнэт өөр орчинд сэрсэн Ожин юу болж байгааг ойлгож ядан өөрийгөө аль хэдийн нас орсон гэж бодно. Тэр өнгөрсөн амьдралаа эргэн санаж эхэллээ. Мал эмнэлгийн сургуульд өнгөрүүлсэн хүнд хэцүү жилүүд, байнга загнуулж зэмлүүлсэн өдрүүд, эцэст нь лицензээ авч чадсан мөч. Дараа нь 3 жилийн турш баг цалинтай ажиллан хаягдсан амьтдыг асарсан амьдрал нь нүдний өмнө жирэлцэнэ. Маш их зовлон бэрхшээлийг даван туулсны эцэст тэр жижигхэн мал эмнэлгийн клиник нээсэн ч бизнес нь бараг л дампуурхан ирмэг дээр байв. Үйлчлүүлэгч бараг үгүй, үр зээл нэмэгцээр бүр клиникийн самрын гэрэл хүртэл унтарсан байлаа. Нэгэн шөнө Ожин орон дээрээ хэвтэн өөрийн өрөвдөлтэй амьдрал дарамттай өрийг бодож байтал гинт хачин дус онцогдов. Амжиж хариу үйлдэл үзүүлэхийн ч завдалгүй тэр нүдэрэмхийн зур эрдэнсээр дүүрэн агууд гэрэлцэн дуудах тойргийн голд зогсож байлаа. Өөрийгөө тамд ирчихсэн гэж бодсон Ожин яагаад энд байгааг жангаар асуув. Луу 50 хоолоогоор түүнийг өөрийн тэжээвэр амтныг эмчлүүлэхийн тулд дуудсан гэдгээ тайлбарлав. Амьшигт мангас харах гэж бэлдсэн Ожин луу сарвуугаа нэхэд зочирдон хозров. Дотор нь амьшигт аратан биш харин сул дорой унтаж буй жижигхэн жимсний сарсан баг байхаа байлаа. Түүний нэрийг Катлас гэдэг аж. Катласын туранхай бие хатаж хуурайсан доловчийг харсан Ожин тэр даруйл мэрэгжлийн горимд орж нэр шинж тэмдэг хэр удаан асарч байгаа талаар нь асуулт асууж эхлэв. Луу бардамхан дугаар түүнийг 1-7 хоног асарч байгаа гэж хариулна. Сүүлийн үед луунуудын дунд тэжээвэр амтан тэжээх мод дэлгэрснийг сонссон Ожин бодлогогүйгээр амтан авдаг хүмүүст дургуугаа санаж Катлас хоолсайн идэж байгаа эсхийг асуув. Луу өөртөө итгэлтэйгээр түүнд шинэхэн амтны цус өгдөг гэж хариулна. Сарсан баг байханаар нарийн тансаг амттай гэж тэр боджээ. Ожин итгэж ядан толгоогоо гудайлгав. Тэр төвчээртэйгээр тайлбарлав. Жимсний сарсан баг байхаа цус уудаггүй. Зөвхөн вампир сарсан баг байхаа л дэгдэг. Катлас бүтэн 7 хоног өлсөж байжээ. Ичсэн луу анх удаа сарсан баг байхаа тэгжиж байгаа тухайга хүлээн зөвшөөрөв. Ожин удирчид судалгаа хийгээ гүдэн загнаж хэрвээ Катлас ичээрнээсээ сэрсэн бол энэ хүүтэн агууд амь настанд нь аюултай анхаарууллаа. Луу өөрийгөө мөсөн лүү гэдгийг эсэргүүцэн хэлэхэд Ожин хатуугаар энэ орчин сарсан баг байхаа тохирохгүй гэдгийг онцлов. Өөрийгөө буруутгасан луу толгоогоо гудайлган Катласаас уучлалтгүйж жимс авчирч дараа нь анхны амьдрах орчинд нь буцаана гэж амлав. Ожинд талархсан луу түүнд хүслээ хэлэх боломж олгоно. Ожин тогломоор баян араб ханхүү эсвэл хар санаат өв залхамжлагч болж дахиж төрмөр байна гэж хэлв. Хачин хүсэлтэд гайхсан луу хүзүүн дээрх зүйлтэй авч Ожинд өгөн муу санаанд тулгуурлаагүй бол ямар ч хүслийг биелүүлдэг гэж хэдийн зүйлт гэдгийг тайлбарлав. Зүйлт гэрэлтэж эхлэхэд Ожин өөрийгөө үнэхээр нөгөө ертөнцид ирсэн гэдгээ мэдэв. Алга болохынхоо өмнө тэр яран биткойны ихэнх үе рүү буцахыг хүсв. Ожин алга болсны дараа луу Катласад жимс өгөхөөр яран одохдоо өөрийн дуудсан бурхан яагаад юм хачин байсныг гайхсаар үлдэв. Хормын дараа Ожин хүн олноор хөлгсөн дуу чимээ хоолны өнөр дүүрэн гудамжинд зогсож байлаа. Тэр дахин төрсөн үү эсвэл өөр хүний биед орсон уу гэж гэргэлзэв. Жимс зардаг эмэгтэй түүний хувцсыг хараад аялагч уу гэж асуув. Энд Белморийн бүс нутаг, дэм будал зах зээлээр алдартай газар гэдгийг нь тайлбарлав. Хариулах завдалгүй гэнтэл замраагүй байдалд игдэв. Асар том тулай гудамжаар тавхиж унсан жимсийг залгиж хүмүүсийг айлгаж байлаа. Ожин хүмүүсийн дунд чөлөөтэй явж буй мангасыг хараад хөдөлж чадсангүй. Жимсний худалдаач нь түн зүгтхийг хэлж энэ бол Лорд Белморийн тэжээвэр амтан гэдгийг хэлв. Тэгтэл Ожин тулай өмнө уйлж зогсох бяцхан охиныг олж харлаа. Тэр огтхон чиргэлзэлгүй охиныг тэврэн авч арай ядан аварч хэмжив. Туулай дахин дайрах мужид Ожины зүйлт гэрэлтэж хөх хөнгийн гинж туулайг орон барив. Олны дунд эд шиттийн биш үү гэсэн шивнээ тархав. Удалгүй Лорд Белмор ууртайгаар ирж тэжээвэр амтнаа баригцанд хэлгэнэв. Ожин туулай хүүхдэд халдах шахсныг тайлбарласан ч Белмор итгэсэнгүй. Төвчээр нь барагдсан Ожин тэжээвэр амтныхаа дутагдлыг үл тоодог эзэд хамгийн муу эзэд гэж ширүүхэн хэлж ийм том туулай хүний гавлыг нэг хадалдаар буталж чадна гэж анхааруулв. Туулайг сайн ажигласан Ожин түүний чих ааш аран шингэнд харж энэ бол хэд тэжээгдсэн стресст орсон туулай гэдгийг нь ойлгов. Белмор туулай Элизабет нь ихэнхдээ өөрийн үсийг зулгаадаг гэж хүлээн зөвшөөрөв. Ожин ийм стресс амь насанд аюултайг тайлбарлаж олон хүнтэй газар авч явахгүй байх, гэртэн чөлөөтэй хөдөлгөх, хэд эрхлүүлэхэ болохыг зөвлөв. Сэтгэл нь хөдөлсөн Белмор нулимс унгаж хүмүүс түүнийг туулай тэжээдэг гэж холдогч Ожин амьтдыг үнэхээр ойлгож байна гэж хэлв.
Тэр зарцаа дуудаж Оожинд зоос дүүрэн ууд өгөөд хаяа Элизабетийг шалгаж өгч байхыг хүслээ. Белмор тэжээвэр амтнаасаа уйжлалт гуйж олдох үед Оожийн энэ газар дахиж ирэхгүй гэж бовтно. Гэтэл хүмүүс түүнийг тойрч цуглаж зоригийг нь магтаж эхэллээ. Жимсний худалдаач нь лангууг нь амарсан талархаж хямдрал санал болгов. Оожийн мөнгөгүй гэж хэлэхэд эмэгтэй түүний гардах уутыг залаа. Тэр уутыг нээж үзтэл дотор нь алтлаг зоосоор дүүрэн байв. Нэгийг нь авч хацтал жинхэнэ алт болох нь мэдэгдэв. Үүнийг ойлгомогц Оожийн үйл ялыг нэмсэглэн магадгүй энэ ертөнцид дахин нэг мал эмлэг нээж хүний ертөнцид үлдээсэн өрөө төлж чадна гэж боджээ. Оожийн ажилд шалгаруултанд ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлээд хагас тоглоом шоглоомоор та бүхнээс хин нэгний шалгархал байлгуудыг хэмээн хэлв. Дараа нь ярилцлага эхлэх цаг болсныг зарлаж үүнийг амьд үлдэх эсвэл унах тоглоом гэж нэрлэв. Тэр агшинд Оожины бодол төр зур лорд Белмор руу хөөрлөв. Шинэ газар сүрж хар шийдэхэд Белмор түүнд харамгүйгээр газар мөнгө санал болгосон юм. Түүний тусламжийн ачаар Оожийн тэжээвэр амтны Гленкийн 2 дахь салбараа төгөхгүй нэв. Белмор бүр тусгай айлын дэлгүүрийн байр бэлдэж өгсөн ч дотор нь ягаад ч юм туулайн хэрэгслэр түрэн байлаа. Гэсэн ч Оожийн үнд огт дургуутсангүй. Эцсийн эцэст үнгүй юм чи. Дээрээс нь Белмортой тогтоосон холбоо нь ирээдүйд үн цэнтэй санагдаж байв. Удалгүй ажил хэрэг Оожины өдөр тутмын амьдралыг бүрэн эзэлжээ. Гэвч тэр энэ ертөнцийн талаар ялангуяа өөрийг нь давчирсан лууны тухай маш бага зүйл мэдэж байгаагаа ойлгов. Тэр луу Оожиныг их нутагт нь буцаана гэж амласан атлаа эцэст нь энэ танихгүй газар орхин явсан байв. Хариулт олохоор шийдсэн Оожин шинэ дэлгүүрийнхээ гадаа зарнаалаа. Мал эмнэлэгт ажилд авна. Түүнд туслахын зэрэгцээ техникийн ажлыг давхар хийж чадах хүн хэрэгтэй байв. Ярилцлага эхлэхэд Оожин нуруугаа цэхлээ сууж өргөдөл гаргагчдын урт зугааг ажиглана. Эхний хүн болох Томас өөрийгөө язгууртан гаралтай, хатуу чангавтай, дүлгөөн зантай ээжтэй гэж бардам ярина. Оожийн хэсэгхэн сонссон ч удалгүй түүний өөрийгөө хэд дүүлгсэн ярианаас залхаж эхлэв. Дараагийн хүн Филип гэгч бөгөөд түүний гэр бүл үе удмаараа амьтадтай холбоотой ажил эрхэлж ирсэн гэж итгэл төгс мэдэгдэв. Эхэндээ энэ нь боломжийн мэд санагдсан ч удалгүй тэр хүн өөрийгөө махны дэлгүүр ажилуулдаг гэж хэлэхэд Оожийн дотроо шууд л нэрийг нь жагсаалтаас асуув. Ингэж бодоход энэ ертөнцид хэвэн хүн олох нь санаанд оромгүй хэцүү зүйл бололтой. 3 дахь хүн урагшаалхав. Царайн цонхиж бие нь хэтэрхий чангараалтай. Нүд нь асуудал тарина гэж хашгирч байгаа мэт санагдана. Оожийн гадаад төрхөөр нь хүнийг бүүд өгнө гэж өөртөө сануулсан ч тэр хүн гинэт шал руу унаж ажилд авна уу хэмээн сөхрөн гуух үед түүний төвшөр бүр мөсөн тасарлаа. Ингээд Оожийн цаашид заавал гадаад төрхөөр нь өгнө гэж шийдлээ. Тэр хариу хэлж амжаагүй байтал өргөдөл гаргагчдын дундаас нэгэн залуухан эмэгтэй урагш гарч ирэв. Тэр юу ч хэлэлгүй өнөө хэрэг нүрлүү нүчтэй зөхөж өрөөгөөр нэг нисгэн унгалаа. Дараа нь өөрийгөө Селена хэмээн танилцуулж суурь эмчилгээний туршлагатай тэнүүчлэн явдаг амтны мөрөгжилтэн гэв. Түүний өөртөө итгэлтэй байдал тайван зан Оожинд гүн сэтгэгдэл төрүүлж тэр дор нь ажилд авав. Дараагийн өдөр үдээс хойш Оожийн шинэхэн тухтай клиниктээ сум цонхоор тусах дулаахан нарны гэрэлд тоглож байлаа. Аль хэдийн үд дунд болсон Селена харайхан ирээгүй байв. Дахиад л яаран шийдчихүү гэж бодон дахин зарна ах уу гэж эргэлзэж байтал гинтэл хаалга тогшох чимээ гарлаа. Шин туслахаа ирлээ гэж бодсон Оожийн хаалга нэтэл огт танихгүй ир зогсож байв. Хэдхэн минутын дараа тэрээр дотог шорд сууж цай очлон ууж байхад Оожийн гаднаа нэмсэглэн сууна. Харин дотроо бол баяр хөөртэй байлаа. Эцэст нь анхны үйлчлүүлэгчээ олжээ. Энэ бол үр зээлээ төлж эхлэх эхний алхам байв. Тэр өмнөх амьдралынхаа клиникийг саналаа. Тэр газар түүний түргэн урнаас болж сөрсөн. Нохойныхоо шүдийг угаахаас татгалзсан нэгэн үйлчлүүлэгчид тэсэлгүй хашгирч улмаар бүдүүлэг солиотой малын эмч гэсэн нэр хүнд нь гал шиг хурдан тархсан тэр мөчөө одоо ч тод санана. Энэ удаа Оожийн өөртөө нэг зүйлийг хатуу шийдэв. Инээмсэглэж тайван байж үйлчлүүлэгчийнхээ хитвчнээс мөнгийг нь ээлдгээр гаргаж сурна гэж. Тэр бодлоо зогсоож тэрийн тэжээвэр амтны талаар асуулаа. Танихгүй ир инээмсэглээд халаас руугаа заахад дотроос нь Пожак нэртэй жижиг гөрүүл гарч ирэв. Оожийн бараг л тайвширч орхилоо. Ядаж энэ нь юр бусын хачин амтан биш энгийн нэг амтан бололтой. Гэвч тэр тайвшрал удаан үргэлжилсэнгүй. Ир юу ч биш мэт сүлийг нь таттал унжсан гэж хэлэхэд Оожийн загнах хүсэлээ арай ядан дарж анхаарлаа гөрвөл рүү шилжүүлв. Тэр Пожакийг болгоомжтой ажиглахад энэ нь арсаа зөв гүйжүүлж чадаагүй тод жишээ байв. Аршин хэд хураашиж улайлсан байлаа. Оожийн үнийг хэлмэгц өнөөхөр энэ чинь догшин шүү гэж анхааруулв. Яг тэр мөчөд Пожак түүний үгийг батлах мэт гинэт Оожины зүг гал цацав. Оожийн хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал Селена хаалгаар дайран орч ирээд түүнийг түлхэн холдуулж товтлогооноос аварлаа.
гал ард нь байсан хананд тусч түлэнхий мөр үлдээв. Зочирдож амнаасаа баг зэрэг цус гаргасан Ожийн ингэж цохиулснаас зүгээр байж байгаад түлэгцнэн дээр байсан юм биш үү гэж бовтнов. Сэтгэлээ тайвшруулад тэр нэг зүйлийг ойлголоо. Шинэ салбарынх нь анхны өвчтөн бол гар хүрч болдоггүй галаар амьсгалдаг саламандр байжээ. Тэр клиниктэй гал төсвөртэй ямар нэг юм байдаг болов уу гэж бодов. Энэ хооронд өнөөхөр Селена руу мөрөөцөн харцаар ширтэж түүнийг ямар үтсэлэнтэй юм бэ хэмээн магтав. Харин Селена түүнийг таслан амтныг хаанаас олсныг асуув. Эр бардамхан дуугаар тосгоны арын уулнаас олсон анх харсан даруйдаа дурлсан хэмээн тайлбарлана. Селена саламандр тэжээх нь хууль бус гэдгийг хэд агнуурын улмаас устдах аюулд орсон амтан болохыг нь хэлв. Гэхдээ эмчилгээний зорилгоор түр асарч байна гэж тайлбарлавал эдгээсний дараа байгальд нь буцааж тавих нөхцөлтэйгээр эрх баригчид нүдэн анаад өнгөрөөж магадгүй гэж нэмж хэллээ. Гэвч Пожакийг чанга тэрвэрч нүдэнд нь нулимс цэлэгнэн огтхонч тавихыг хүссэнгүй. Тэгсний гэнэт хаалга руу гүйж хинч намайг миний хайртай саламандраас салгах чадахгүй гэж орилсоор гарч одлоо. Ожийн онгойсон хаалгыг ширтэн эсэгтээ итгэж ядан зогсно. Селена агшин зур эргэлзэн ч Ожийн тэсэлгүй араас нь яв хэмээн хашгирлаа. Ингээд клиникийн анхны үзлэг гэгч нь хот дундуур өрнөлтөө инээдэмтэй хөөцөлтөө болж хувирв. Энэ нь Ожины шинэ амьдралын дахин нэг урдчлан таашгүй бүлгийн эхлэл байлаа. Этгээд амтд дундах Ожины адал явдал манганы манд part 1 үгээр дуусч байна. Хэрв та part 2-ыг илүү хурдан үзхийг хүсвэл лайк, subscribe дараарай.